Отгон дэнгэр хайхнасаа имчилж байна. Сэрээрээ босоороо. За 171 дэх өдөр мөн эхэллээ. За ингээд 171 дэх өдрөө богдын голын хөвөөн дээр сайхан амарчаад өглөөний цайгаа уужаад өчигдөр барьсан хідэн жижиг загсуудаараа шүл хийж уучаад Отгон дэнгэр хайрхны зүг хөтлөхөөр манай гэрийнхэн зорлоо. За ирлээ явлаа цэвэрхэн гэдэг шиг бүх отгосон газруудаа сайхан цэвэрхэн болгоод явж байгаа. За бид богдын голоос салаад голоо өгсөөд явах бартаатай нэг 2 том даваад авах энэ замыг сонгож явсан. Тэгээ үнэхээр ноён ориглууд маш сайхан өндөр зоо нуруудаар одоо давж явж байлаа. За ингэхдээ бас айлуудаас зам асууж явахгүй бол төөрөх нэлээд магадaltaй юм байлаа. За маш өндөр зоон дээр гараад ирсэн баг аваад одоо хийсгчмээр гэмээр тийм хүчтэй салхитай сайхан өндөрд гарч ирлээ. За ингээд сайхан дасглаа хийчээд үндсэн отгон сумын Отгон дэнгэр хайрхан руу явдаг замтаа нийллээ. За ингээд бид цаашаа хөдлөө. Замдаа маш олон сайхан морь унсан мөн бас адууга хариулсан адуучтай их таарж байлаа. За ингээд цаашаа Отгон дэнгэр хайрхан руу явах замд нэг сайхан юм амралтын газар байдаг юм байна. Дөнгөж сайхан бас төрийн их тахилга болсон. За үүнтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн ихтэй. За ер нь л бол Отгон дэнгэр хайрхан руу явж байгаа хүмүүсийн цуваа, буцаж байгаа хүмүүсийн цуваа бол огт тасарсангүй. За ингээд Отгон дэнгэр хайрхандаа үндсэндээ ирж байна. За энэ ойролцоогоор наашаа нэг 10 гаруй километрийн зайд байдаг хаалган дээр ирлээ. За Отгон дэнгэр хайрхан руу өсөх замд бол таруу бол маш олонтой, хүнээс огт айдаггүй ийм сайхан онгон зэрлэг байгальтай хангаа байна. За ингээд очирван бурхан маань хамгийн түрүүнд энэ хаалгаар ороод ирэхэд биднийг ухтаа авдаг юм байна. За ингээд очирван бурханы хажууд тухайн Отгон дэнгэр хайрханы одоо бэлэг дурсгалын зүйлс зардаг юм байна. За очирван бурхан дээр манайхан сайхан идэ боdoогоо өргөчөө залбирчаа цаашаа хөдлөхөөр ярилцлаа. За ер нь та бүхэндээ хандаж хэлэхэд овоо шүтэн тахилган дээр хуучин одоо ингээд тавгийн идэ засдаг, за улбоо тавьдаг. За ингээл нэг махшил ууд шүүс тавьдаг байсан нэг бол ер нь бол иргэд бол халсан байна. За надтай уулзж байгаа, зөвлөж байгаа хүмүүс ч гэсэн ер нь эргээд ингээд та бүхний аль болох их хідэ будаа тавих тусмаа сайн гэж хуучаа ойлгогддог байсан. Тэр бүх зүйл чинь байгаль дэлхийгээ бас хордуулдаг, эргээд хог болдог. Ийм учраас зөвхөн нэг сүүгээ өргөөд ингээд нэг будаа арвайгаа сайхан өргөх нь л хамгийн чухал шүү л гэж зөвлөснийг бас бид нар даглаа. За энэ бол оройн чимэг гэсэн сайхан маш олон бадагтай дуу ингээд алтан соёмбныхоо доор хийсэн байдаг юм байна. Энийг тэгээд чадах нь дуулаад чадахгүй сайхан уншаарай гэж бичсэн байдаг юм байна. За октоодтайгаа сайхан зураг хөргөө татуулчаад хоёр охиноо нэг 10,000 төгрөгөөр зураг татуулдаг юм байна. Нэг хоёр сайхан цоохор буурал морон дээр зураг татуулчаад ингээд цаашаага машинтаа явлаа. За ерөнхийлөгчийн буюу төрийн тахилгын овоо хүртэл бол машинтаа явуулдгүй хаацсан байдаг юм байна. Ингээд доороос дээшээ бид нар алхаад нэгэн сүм байна. За энэ сүм дээр зөвхөн эрчүүдээр манай гэрийнхэн гарч энэ хүрдүүдийг эргүүл залбирчаад ингээд сутаа хайрхныхаа өвөртөө за ээлжит өдрийнхөө дасгалыг хийлээ. За Отгон дэнгэр хайхнасаа имчилж байна. Аяллаа 4 өдөр Давхай аймгийн Отгон сумд өдөргөн ихтгэл Отгон дэнгэр хайрхан очирван бурхантайгаа манай гэрээсэн мөнхөд дараалахад ингээд үзэж байна. Та бүхэндээ Отгон дэнгэр хайрхныхаа зөвхөн хоёрын За ингээд Отгон дэнгэр хайрхандаа сайхан сүсгэл залбирчаад манайхан хөдлөлөө. Отгон суманд бас бензин тасарсан бензин өгөхгүй байлаа. За үүнтэй холбоотойгоор бид нар ээлж аяллаа Завхай аймгийн үзэх газруудаа болоод Говьлтай аймагт зүгээр олгож ийн гэсэн учраас нутгийн зүг одоо жолоо заллаа. За ингээд Отгон сумаас Шилүүстэй ороо Шилүүстэйгээр гуйлан тосгонд очоод амрыг. За ингээд цаашлаа гэсэн бодолтой хөдлөлөө. За Шилүүстэд шөнө 11 цаг өнгөрөөгөөд ирлээ. За ингээд гуйлан тосгон руу GPS-ийн замаа дагаад ингээд хөдлөлөө. За үнэхээр бартаатай уулан дундуур шөнө ингээд давхиж явж байгаад Завхан голын ирэг дээр очоод гармаа мэдхгүй буцаж нэг 60 км ирээд ингээд одоо Говьлтай зүг рүү явахдаа за Монгол улсын авраг малчин Туяа ахынх руугаа явах замаа олдгүй төөрөөд ингээд замдаа нэлээд уулан дунд бодлоо. Өмнө нь нэг 2 удаа шөнө ирж исэн болохоор за мэдчих болов 20 км гайгүй болов гэд ингээд зорьсон одоо
аялал маань нэлээд бодлоо явсаар хагаад 2 цаг өнгөрч байхад туяа ахындаа ирж daйл цайлуулж хагаад ингээд цаашаа туяа ахаараа завхан голын гармыг одоо заалахад хөдлөлөө. За ингээд найрцаг сайхан хүлээж авсан туяа ах болон туяа ахыхаа гэр бүлд за мөн бас сураад үлээ баярлалаа гэж хэл. Гарахыг харж байгаад орсон ч байна. Шүний юм болгон л цаанаа нэг л айцтай байдаг. Ингээд бүхэл бүтэн 30 км явж завхан голын гарам дээр очичоод буцаад ирсэн ирж очих шорон 60 км бол бас бензин хомс үед бол нэлээд хайран байлаа. За ингээд замаа туяахаараа заалгачаад бид нар нутгийн зүг давхсаар байгаа засмал дээр гарч ирлээ. За ингээд Говьлтай аймагтаа ороод ирлээ. Цаанаа нэг л сэтгэл амраад тест дээр ирээ зогссон чинь ямар ч асуудал байхгүй. Бензин бол тасалтаагүй болгож байлаа. За ингээд нутаг минь сайн байна уу? Маргааш сайхан нутагтаа амраад төв талбаагаараа одоо бид нар явж байна. Ингээд хүүхдүүдтэй танилцуулаад маргааш нутгийнхаа талаар та бүхэндээ танилцуулга хийнэ. Ингээд төрж өссөн гэртээ ирлээ. Та бүхэн сайхан амраарай.